За аялал шалгалтын дээр гардаг нийтлэг алдаануудыг багшнаас яриа явж байгаа. За аялал шалгалтын дээр гардаг гэдгийг одоо онцгойлон эссе бичих хэсгээр бол гардаг. За энэ эссе бичих хэсгээр maybe гэсэн энэ хоёр үгэн дээр одоо бичгийн хэлбэрийн алдаа үүсэж байгаа. За энийг бүгдээр ойлгож байгаа. За нэгдүгээрт maybe гэдэг тусдаа бичиж байгаа нөхцөл бол энэ бол үйл үг байж байгаа. Тийм ээ, he may be late. За эсвэл бол he may be on time гэдэг ч юм уу үйл үгийн байрал дээр бол бичдэг. Дээрээс нь тусдаа бичдэг, тийм ээ. За нөгөө талдаа maybe гэдэг цугтаа бичиж байгаа нөхцөл бол энэ бол perhaps, possibly гэдэгтэй ажиллах магадгүй гэсэн утгыг гаргаж байгаа. За тэгэхээр үйл үг биш байна, тийм ээ. За maybe he will come on time. Магадгүй тэр цагтаа ирнэ, тийм ээ. За maybe he will finish his homework by tonight, тийм ээ. За өнөө орой гэхэд даалгавраа дуусах болно. За тэгэхээр энэ хоёрын бичгийн хэлбэр дээр цугтаа бичих, тусдаа бичих нь бол ялгаж бичвэл нэг ч гэсэн алдааг бид засах боломжтой.